За байгаль дээр явагдаж байгаа ихэнх хурал нь эцсийн хүртэл явагддаггүй. Ихэнх хурал бүтээгдэхүүн бодис үүсгэх чиглэлд явагдаж байгаад үүссэн бодис нь эргэж анхны бодисоо үүсгэх замаар харилцан эсрэг чиглэлд нэгэн зэрэг явагддаг ийм урвалыг эргэх урвал гинэ. За жишээ нь амийг үүсгэх урвал, яд тусрагч үүсгэх урвалууд нь бол эргэх урвалын жишээ юм аа. За А, Б бодис урвалд ороод С, Д бодис үүссэн байна. Тэгэхээр үүссэн бүтээгдэхүүн С, Д бодис нь эргэж анхны А, Б бодисоо үүсгэж эргэж урвалд ордог. За ийм урвалыг эргэх урвал гэхүүд эсрэг сумаар тэмдэглэдэг. За үл эргэх урвал. Урвалд орж байгаа анхны бодисууд эцсийн бүтээгдэхүүнд бүрэн хувирч зөвхөн нэг чиглэлд төгслөө явагддаг урвалыг үл эргэх урвал гэнэ. Жишээ нь тундас үүсэх, хий ялгарах, сул электролит үүсэх урвалууд нь үл эргэх урвалын жишээ юм аа. За калиен хлор оогорыг битолитын давс гэж хэлдэг, мөн калиен хлорат гэж нэрлэдэг. За энэ давс нь бол халаахад задраад калиен хлор ба O2 үүсдэг. Энэ нь бол үл эргэх урвалын жишээ. Химийн тэнцвэр. Бүтээгдэхүүн бодис үүсгэх чиглэлд явагдах урвалыг шулуун урвал гэнэ. Их бодис үүсгэх чиглэлд явагдах урвалыг буцах урвал гэнэ. Эргэх урвалын шулуун ба буцах урвалын хурд тэнцүү болсон төлөвийг химийн тэнцвэр гэнэ. За шулуун урвалын хурд нь буцах урвалын хурдтай тэнцнэ гэсэн үг. Химийн тэнцвэр тогтсон үеийн бодисуудын концентрацийг тэнцвэрийн концентрац гэнэ. За тэмдэглэхтэй концентрацийг дөрвөлжин хаалтанд тэмдэглэж А бодисын концентрац, Б бодисын концентрац гэж ингэж бичнэ. Урвалд орж эхлэх үеийн концентрацийг анхны концентрац гэнэ. Анхны концентрацийг А0, Б0 гэж бичнэхэд анхны концентрац гэж унших нэ. Урвал хийснээс хойш тэнцвэр тогтох хүртэлх концентрацийн өөрчлөлтийг урвалд орсон концентрац гэнэ. За тэнцвэр тогтсон системийн онцлог шинжүүд нь бол зөвхөн битүү систем тэнцвэр тогтдог. Химийн тэнцвэр тогтсон үед хайрлцсан эсрэг чиглэлд урвал явагдсаар байдаг. Шулуун урвал, буцах урвал нэгэн зэрэг явагдаж байдаг. Тийм учраас энийг хөдөлгөөний тэнцвэр буюу динамик тэнцвэр гэнэ. Их ба бүтээгдэхүүн бодисын концентрац өөрчлөгдөхгүй тогтмол байдаг тэнцвэр тогтсон үед. Катализаторын нөлөөгөөр тэнцвэр хурдан тогтдог боловч тэнцвэрийн үеийн холимгийн найрлага өөрчлөгдөхгүй. Тэгэхээр катализатор нь бол тэнцвэрт нөлөөлөхгүй гэсэн. Тэнцвэрийг шилжүүлж чадахгүй гэсэн. Зөвхөн урвалын хурдыг төрөсгснээр тэнцвэр тогтох хугацааг богиносгодог. Химийн тэнцвэр шулуун ба буцах урвалын аль ч чиглэлд тогтож болно. Өөрөөр хэлбэл тэнцвэр тогтно гэдэг маань шулуун ба буцах урвалын хурд тэнцсэн. Тэнцвэр шилжнэ гэдэг нь аль нэг тийшээ урвалын хурд ихсэж тэнцвэр алдагдаж урвал явагдахыг бол тэнцвэр шилжих гэдэг. За тэгвэл бүтээгдэхүүн үүсгэх чиглэлд явж байгаа тэнцвэр тогтож болно. Буцах урвалын чиглэлд явж байгаа тэнцвэр тогтож болно гэсэн. За урвалын харьцаа ба тэнцвэрийн тогтмол. Бүтээгдэхүүн бодисын концентрацийг харгалзах стохиометрийн коэффициентээр зэрэг дэвшүүлсэн үр журийг их бодисын концентрацийг харгалзах стохиометрийн коэффициентоор зэрэг дэвшүүлсэн үр журт харьцуулсан харьцааг урвалын харьцаа буюу Q-гээр тэмдэглэдэг. Жишээ нь А, Б бодис их бодисууд, С, Д бодис бүтээгдэхүүн бодисууд. Тэгэхээр бүтээгдэхүүн бодисуудын концентрацийг энэ дөрвөлжин хаалтны концентрацийг энэ стохиометрийн харьцаагаар зэрэг дэвшүүлсэн үр журийг их бодисуудын концентрацийг стохиометрийн харьцаа коэффициентоор зэрэг дэвшүүлсэн юм үр журт харьцуулсан харьцаа урвалын харьцаа буюу Q-гээр тэмдэглэдэг. За их ба бүтээгдэхүүн бодисын концентрацаас хамаарч Q-гийн тоон утга ялгаатай байдаг. За урвалын ихэнд бүтээгдэхүүн бодис үүсээгүй тул Q-ийн тэгтэй тэнцүү байна. Урвал явагдахын хэрээр бүтээгдэхүүн бодисын концентрац нэмэгдэж их бодисын концентрац буурах тул Q-гийн утга ихсдэг. Урвалын холимогт химийн тэнцвэр тогтоход их ба бүтээгдэхүүн бодисын концентрац өөрчлөгдөхгүй тогтмол байх тул Q-гийн утга нь өөрчлөгдөхгүй болдог. За өгсөн температурт химийн урвалын тэнцвэр тогтсон системд урвалын харьцаа үргэлж тогтмол байдаг ба энэ харьцаа тэнцвэрийн тогтмол Kc гэж авч үзнэ. За тэнцвэрийн тогтмол Kc. Химийн тэнцвэрийг тоон талаас нь илэрхийлдэг хэмжигдэхүүн бол тэнцвэрийн тогтмол юм. Жишээ нь А нэмэх нь Б, үүсгэн С нэмэх нь Д гэсэн юм эргэх урвалын хувьд за бүтээгдэхүүн бодисынхаа концентрацийг стохиометрийн коэффициентээр зэрэг дэвшүүлсэн үр журийг их бодисын концентрацийн үр журт харьцуулсан харьцаа тогтмол болдог. Тэнцвэр тогтсон үед энэ харьцаа өөрчлөгдөхгүй болдог. Тэр Q-гийн
утга өөрчлөгдөхгүй болсон энэ харьцааг бол тэнцвэрийн тогтмол гэж нэрлэдэг. Өгсөн температурт химийн урвалын тэнцвэр тогтсон системд урвалын харьцаа үргэлж тогтмол байдаг. Энэ харьцааг тэнцвэрийн тогтмол гэнэ. За тэнцвэрийн тогтмол K нь бол тэнцвэр тогтсон үеийн урвалын бүтээгдэхүүний гарцыг илэрхийлдэг. K-г утга нэгээс их буюу олон дахин их бол тэнцвэр урвалын төгсгөл үед K-г утга нэгээс олон дахин бага буюу нэгээс бага үед урвалын ихэнх үед тэнцвэр тогтсон гэж ойлгоно. K нь бол тухайн температур тогтмол хэмжигдэхүүн байдаг. Температур өөрчлөгдвөл K-ийн утга өөрчлөгдөнө, температур нь өөрчлөгдөхгүй байвал K-ийн утга адилхан байна гэсэн үг. За бас тэнцвэрийн тогтмолыг Kp гэж тэмдэглэдэг. Энэ нь хийтэй холбоотой явагдах урвалын хувьд концентрацийн оронд даралтыг нь хэмжих тохиромжтой байдаг. Холимогдох тухайн хийн үүсгэх даралтыг парцал буюу хувийн даралт гэнэ. Өөрөөр хэлбэл хэдэн ч хийн холимог байж болно. Тэр холимогийн нийт даралтад тухайн хийн үзүүлэх даралтыг парцал даралт буюу хувийн даралт гэдэг. За хийн холимогийн нийт даралт нь түүнийг бүрдүүлж буй хий тус бүрийн хувийн даралтын нийлбэртэй тэнцвэр байна. Жишээ нь P нийт холимогийн даралт энэ нь бол А хийн даралт дээр B хийн даралт дахиад цаашаа C хийгээд хэдэн ч хийн даралт байж болно. Тэр хийн даралттай тэнцвэр байна. За PAB нь бол AB хийн хувийн даралт. P нийт гэдэг нь бол хийн холимогийн нийт даралт гэсэн. Тэнцвэрийн тогтмол Kp. Kp нь хувийн даралтаар илэрхийлсэн тэнцвэрийн тогтмолыг Kp гэж тэмдэглэв. P нь даралт. За жишээ нь SO2 дээр O2, SO3 үүсэх ийм эргэх урвалын жишээг авч үзье. За энэ урвалын хувьд бүтээгдэхүүн баз SO3-ийн хувийн даралт P-гийн 2 мол гээд стохиометрийн коэффициентийн зэрэг болгож бичнэ. Даралтыг бодисуудын даралтуудын үржүүрт хуваана. Тэгэхээр SO2 нь 2 гэсэн стохиометрийн коэффициент олж P2 SO2. Энд бол коэффициент 1 учраас PO2. Энд бол өмнө дандаа концентрац авч ирсэн бол одоо даралтын утгыг авч байгаагаар л ялгаатай. За хий төлөвт явагдаж буй урвалын хувьд тэнцвэрийн тогтмолыг их ба бүтээгдэхүүн бодисуудын хувийн даралтаар илэрхийлдэг. Тийм учраас тэнцвэрийн тогтмолыг Kp гэж тэмдэглэж байна. За тэнцвэрийн тогтмолыг тооцож олох бодлого авч үзье. Жишээ нь NO дээр O2 үүсгэн 2 NO2 гэсэн урвалын хувьд дээрх урвалд анх 0.5 мол NO 0.2 мол O2 авчээ. Азот 2-ын оксидыг 20% урвалд орсон үед тэнцвэр тогтжээ. Тэнцвэрийн тогтмолыг олж тэнцвэр аль зүг тогтсныг заана уу? Тэнцвэр тогтсон үеийн концентрацийг тэнцвэрийн концентрац гэж хэлдэг. Тэнцвэрийн концентрацийг олохын тулд анхны концентрацаас урвалд орсон концентрацийг хаснаа. За жишээ нь бодолт хий. Тэгэхээр урвалд орсон азот 2-ын оксидын молыг олъё. 20% нь урвалд орсон гэж үзсэн шүү дээ. Тэгэхээр 0.5 мол нь 100% бол 20% нь хэдвэ гэхээр X-ийн 0.1 мол NO урвалд орсон байна гэсэн үг. За урвалд орсон NO-гийн хэмжээг үндэслэн урвалд орсон хүчил төрөгчийн молыг олъё. За стохиометрийн харьцаанаас харахад 2 мол NO-тай 1 мол O2 урвалд ороод 2 мол NO2 үүсдэг гэж харагдаж байна. Тэгвэл O2-ийн молыг олохын тулд NO-гийн молыг түрүү 0.1 мол гэсэн стохиометрийн харьцаанаас харахад 2 мол NO-тай 1 мол O2 урвалд орж байна. Тэгвэл энд NO-гоос NO-гийн мол 2 молыг доор нь бичээд O2-ийн молыг дээр нь бичнэ олох гэж байгаа учраас. За тэгээд энэ NO-тойгоо молтойгоо харагдахаар мол O2 гэж гарч ирж байна. За 0.1-ийг 2 дугаар 0.5 мол O2 урвалд орсон байна гэсэн үг. За урвалаар үүссэн NO2-ийн молыг олъё. Тэгэхээр NO2-ийн молыг олохын тулд мөн урвалд орсон NO-гийн хэмжээг үндэслэж олно. Тэгэхээр стохиометрийн харьцаа нь 2 мол NO урвалд ороход 2 мол NO2 үүсдэг гэж харагдаж байна. Тэгэхээр энд NO-г хураахын тулд NO-гийн молоо доор нь 2 мол NO олох гэж байгаа учраас 2 мол NO2-ыг дээр нь бичээд хураагаад тэгээд 0.1 мол NO2 үүсэж байна. За тэнцвэрийн концентрацийг тодорхойлъё. Тэнцвэрийн концентрацийг олохдоо анхны концентрацаас урвалд орсон концентрацийг хаснаа. Тэгэхээр NO-гийн анхны концентрац 0.5 мол байсан, урвалд орсон 0.1 мол байсан, ингээд 0.4 мол концентрацтай байхад тэнцвэр тогтсон гэсэн үг. За хүчил төрөгчийг олохын тулд анхны мол нь бол 0.2, урвалд орсон нь 0.5 хасгаар 0.15 мол.
За энэ хоёр бол уруулаар үүссэн байц. Уруулаар үүссэн байцын хэмжээг л одоо тэнцвэрийн концентрацтайгаа тэнцүү байдаг. Тэгэхээр бид тэнцвэрийн концентрацаа ашиглаж ич тэнцвэрийн тогтмолыг олно. За тэнцвэрийн тогтмолын утгыг олохдоо бүтээгдэхүүн байцынхаа концентрацийг уралд орж байгаа байцынхаа концентрацийн үржүүрт харьцуулна. За тэгэхээр 0.1 NO2-ын концентрац 0.1 2 зэрэг дэвшүүлнэ. За NO-гийн тэнцвэрийн концентрац 0.4 учраас 0.4-ийн 2 зэрэгт O2 нь бол 0.15. За энийг олгоод 0.417 гарч ийн Кц. За эндээс харахаар нэгээс бага утгатай тул тэнцвэр их байц үүсэх тал тогтсон байна гэсэн. За дээрх бодолтуудыг бид нар стохиометрийн харьцаа ашиглаад бас шууд хараад ингээ хүснэгтэнд бодлогынхоо одоо үр дүнгуудыг тавиад одоо бодохоос боломжтой. Жишээ нь анхны концентрац нь N-ог 0.5, O2-ыг 0.2 гэж өгсөн байж байгаа. N2 үүсэх учраас анхны концентрац нь одоо тэг байна гэсэн. За уралд орсон концентрац 20% уралд орсон гэдээ олоход 0.1 гарсан. Тэгэхээр энэний 0.5 моль нь бол 0.1 молоор хорогдсон гэсэн. Хүчил төрөгч бас 0.5 моль уралд орсон учраас эндээс хорогдсон. За N2 үүссэн учраас 0.1 молоор концентрац нь нэмэгдсэн гэсэн. За тэгвэл анхны концентрацаас уралд орсон концентрацаа хасгаар тэнцвэрийн концентрацад гарч ирж байгаа. За энийг бид нар дээр слайдуудаар бодолтыг харуулсан. Ер нь тэр бодолтыг хийхгүйгээр шууд стохиометрийн харьцаагаа ашиглаад энэ одоо үйлдэлүүдийг хариуг нь шууд харж тавих боломжтой. За 20 оны 16 дугаар даалгавар дээр ажиллая. X дээр нэмэх нь 2y үүсгэн Z гэсэн урвалын тэнцвэр тогтцоогийн концентрац нь юм байжээ. Тэгвэл уралд орсон байцуудын анхны концентрацийг олно гэж. За тэнцвэр тогтцоогийн концентрац гэдэг маань тэнцвэрийн концентрац нь өгсөн гэсэн. За нэгдүгээр бүтээгдэхүүн байцын концентрацийг ашиглан уралд орсон их байцуудын концентрацийг олно. Тэгэхээр энэ Z бол уралаар үүсэж байгаа. Эний хэмжээг үндэслээд X, Y байцуудын уралд орсон хэмжээг олно. За стохиометрийн харьцаанаас харахад 1 моль X байцтай 2 моль Y байц ороод 1 моль Z байц үүсдэг гэж харагдаж байна. Тэгвэл X, Z хоёрын молийн харьцааг харахад энэ 1 моль уралд ороход 1 моль Z байц үүсэж байна гэсэн. Тэгвэл X байцын мойлыг олохын тулд Z байцын мойл 1.5 моль байгаа. Z-ийг үржих нь энэ стохиометрийн харьцаагаа ашиглана. 1 моль X байц, 1 моль Z байц. Энэ хоёрыг хураахын тулд Z-ийнхээ доор нь өчиж байна. Ингээд 1.5 моль X байц уралд орсон гэсэн үг. За дараагийнх нь уралд орсон Y байцын мойлыг олох гэж байна. Тэгэхээр Y байцын мойл нь 2 моль Y байц ороход 1 моль Z байц үүсэх гэж стохиометрийн харьцаа харагч байна. 2-1-ийн харьцаа. Тэгэхээр Y байцыг олохын тулд Z байцынхаа бас мойлыг ашиглаад 2 мойлыг хуваах нь 1 мойл гээд хураагдаад 3 моль Y байц үүсэж байна. За энэ бол уралд орсон X байц, Y байцын хэмжээ гарч ирж байгаа. За их байцуудын анхны концентрацийг олъё. Анхны концентрацийг олохдоо уралд орсон концентрац дээр тэнцвэрийн концентрацаа нэмж олдог. Тэгэхээр X байцын уралд орсон хэмжээ 1.5, тэнцвэрийн концентрац нь 2.5, тэгээд 4 моль үрчгэн литр хасах зэрэгтэй. За Y байцын уралд орсон хэмжээ 3 моль, тэнцвэрийн концентрац 0.5, ингээ 3.5 моль үрчгэн литр хасах зэрэгтэй. За тэгвэл бүгдээр энэ хариунаас харахад аль хариун зөв байна вэ гэхээр B хариу зөв байна. X байц нь 4 моль литр, Y байц нь 3.5 моль литр анхныхны концентрац. За бодлого 3-ыг авч үзье. 298 Кельвин температурт битүү савнд 3 атмосфер даралтай N2O4 2 атмосфер даралтай NO2 хийж уралд оруулжээ. Дараах тэнцвэр тогтсон бөгөөд за энэ N2O4-өөс NO2 үүсэх ийм урвал тэнцвэр тогтсон байна. За NO2-ын даралт 0.1952 атмосферээр буурсан бол тэнцвэрийн тогтмол Kp болно гэж. За тайлбар энэ бодлогод Kp хувийн даралтаар илэрхийлж олно. Идеалын тэгшдэглээс харахад Pb тэнцвэр N-ийг үчгэн R-тэй эндээс P буюу даралтыг олох юм бол N R-тэй хуваах нь B. За тэгвэл энэ N-ийг хуваах нь B гэдэг нь бас мойлын концентрац гэдэг бид нар өмнөх хичээлүүдээс мэдж байгаа. Тэгэхээр эндээс юу харж байгаа нэхээр энэ даралт нь бол тоо хэмжээ N, мойлын концентрац M, M-тэй шууд хамааралтай харагдаж байна.
Тэгэхээр иймд стохиометрийн коэффициентийг тооцож бодолт хийнэ гэсэн үг. За стохиометрийн харьцаа ашиглан энэ хоёр одерхийн даргалтын өөрчлөлтийг олъё. Тэгэхээр энд 1 моль N2 од руу ороход 2 моль NO2 үүсдэг гэдэг стохиометрийн харьцаа гаргаж байна. Тэгвэл NO2-ийн моль N2 од-ын моль 2 бол 2-ыг харьцах нь 1 байна. 2 моль NO2 урлаар үүсгэхэд 1 моль N2 од руу уралд ордог гэсэн байна. Тэгвэл NO2-ийн даралтыг N2 од-ын даралттай харьцуулж болох юм бол NO2-ийн даралт чинь 0.952 атмосферээр буурсан гэсэн шүү дээ. Энэ буурахад стохиометрийн харьцааг ашиглах юм бол 2 дахин бага энэ N2 од-ын даралт бол 2 дахин бага буурахаар харагдаж байна. Тэгэхээр энийг 2 туваангууд 0.476 атмосфер гарна. За хоёрдугаарт тэнцвэр тогтсон үеийн хувийн даралтуудыг олъё. Тэгэхээр N2 од-ын даралтыг олохын тулд анхны даралт нь бол 3 атмосфер гэж байсан ш. Тэрэн дээр нэмэгдэж үүссэн нь бол 0.476 учраас энэ хоёрыг нэмээд 3,1476 атмосфер хувийн даралт нь. За NO2-ын даралт нь бол эхлээд 2 атмосфер байсан. Тэрнээс 0.952 атмосферээр даралт нь буурсан байсан. Тэгэхээр энийг хасаад өгөхөөр 1,1084 атмосфер болсон байна хувийн даралт. За тэгвэл тэнцвэрийн тогтмол К-ыг олохын тулд энэ хувийн даралтуудын утгыг ашиглана. Тэгэхээр бүтээгдэхүүн бодис NO2-ын концентрацийн 2 зэрэгт даралтын 2 зэрэгтийг N2 од-ын даралтад хувийн даралтад харьцуулна. За энэний оронд 1,1084-ийг 2 зэрэг дэвшүүлнэ. Энэний оронд болохоор 3,1476 гам. За ингээд атмосферт орохоор эдний атмосфер нэгж үлдэж байна. Тэгэхээр 0,316 атмосфер гэсэн тэнцвэрийн тогтмол гарч ирж байна. Даралтаар илэрхийлсэн. За өмнөх бодлогыг бүгдээрээ энэ хүснэгтийг ашиглаад стохиометрийн харьцаа ашиглаад урвалаас хараад шууд бас тавих боломжтой. Жишээ нь анхны даралт нь N2 од-ын 3 атмосфер, NO2-ын 2 атмосфер байсан. За тэнцвэр тогтоход бол NO2-ын даралт 0,1952 атмосферээр хорогдсон байсан. За тэгвэл энийг хорогдохдод N2 од руу хэд үүссэн бэ гэхээр стохиометрийн харьцааг ашиглангууд N2 од руу нь бол 2 дахин бага үүснэ. Тэгэхээр 0,476 атмосферээр одоо N2 од руу нэмэгдсэн байна гэсэн. Тэгэхээр тэнцвэрийн үед бол хувийн даралтыг олох юм бол N2 од-ын анхны даралт нь 3 дээр 0,1476 нэмээд 3,476 атмосфер. NO2-ийнх нь анхных нь 2 атмосфер байсан. Хорогдсон нь 0,950-аас энийг хасаад 1,1048 атмосфер гэж тооцож олсон.